Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ээлжид хурал өнөөдөр болж 2020 онд жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамтарч ажиллах, цаашид үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих цогц бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх талаар жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ болон хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох удирдлагуудтай санал солилцлоо. Тус холбооноос жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хороонд хандаж хэд хэдэн санал хүргүүлсэн юм а. Тухайлбал жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санг төрөөс хараат бие даасан эхлэлийг тавих, зээлийн эргэн төлөлтийн санхүүжилтийг улирал тутамд дүгнэж төсөл сонгож шалгаруулах мөн валютын зохицуулалтын хуулийн шинжилсэн найруулгын төслийг улсын их хурлд өргөн барих гэх мэт саналуудыг уламжилсан юм а. Мөн хамгийн чухал нь үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих цогц бодлоготой болох хэрэгтэйг талууд энэ үеэр онцоллоо. Тэр ажил маань хаана болж байна? Нөгөө бидний эднээс гаргаж ирсэн том одоо төсөл юу гэдгийг санаас тухайд тэр хэрэгжиж гэнэ үгүй. Та нар бичиж аваад байсан одоо нөгөөдхөө амьдрал дээр хэрэгжүүлж гэнэ үгүй те. Нөгөө хуулийн чанаас судлаж юу болж ингээд дээрээс нь гол хяналтуудаа гаргах хэрэгтэй. Гол нь бол одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хорооноос гаргаж байгаа бодлого маань энэ баялагч улсын их хурлаас гаргаж байгаа энэ бодлого маань баялаг бүтээгчдийг таалагддаг байх хэвээр тэдний одоо ажиллах ийм нөхцөл байдлыг бол бий болгож таатай ажиллах ийм нөхцөл байдлыг бол бий болгоход чиглэх ёстой шүү дээ. Тийм болохоор гол нь эндээс гарч байгаа бодлого бол энэ баялаг бүтээгчдийн өөрсдийн санаа оноонд дээрээс бол тулгуурлаж явах ёстой байна. Улсын их хурлаас гаргасан энэ хууль тогтоомжийг биелүүлэх засгийн газар дээр нэлээд том ачаалал ирж явах ёстой. Агентлагаа байгуулах ёстой. За дээрээс нь энэ жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх бодлого бол эндээс бол чиглэл нь бол гараад энэ чиглэлийн энэ баялаг бүтээгчд маань бол хүртэх ёстой юм шүү дээ. Өнгөрсөн оны 6 дугаар сард жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсан бол цаашид баялаг бүтээгчдийг төрөөс цогц байдлаар дэмжих, тэдний өмнө тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бие даасан агентлагтай болох нь юунаас чухал юм а. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд баялаг бүтээгчдийг дэмжих холбоо өнгөрсөн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дуу хоолой болж төрөөс баримтлах бодлогыг шат шатанд нь уламжилж ажил хэрэг болгожээ. Энэ удаагийн хурлаар баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос гаргасан саналуудыг дэд хорооны зүгээс дэмжиж ажиллагаа илэрхийлсэн бөгөөд цаашид үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд санал бүрийг нь авч үзэж ажил хэрэг болгохоо хэллээ. Төр үеийн хвшлийн түншлэлийг бол одоо улам илүү хөгжүүлэх хэрэгтэй. Ингэж бас одоо хэн хэнийхээ одоо алдаа дутагдлыг хэн хэнийхээ санаа оноог авчиж одоо энэ ажил маань сайжрах хэрэгтэй. За өнгөрсөн хугацаанд ч гэсэн 19 онд бол одоо жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай хөнгөлөлтөд зээл олох, төсөл сонгон шалгаруулах журам, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль, за жижиг дундын хөтөлбөр гэдэг олон одоо бодлогын бичиг баримтууд дээр бол баялаг бүтээгчдийн холбооны бол саналууд тусгагдсан. Дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд бол 20 оны улсын төсөвт бол 50 тэрбум төгрөгийг бол зээлийн эргэн төлөлтөөс одоо олохоор бол тусгасан байна. За зээлийн эргэн төлөлт маань одоо хязгаар орж ирэх юм байгаа. Энэ бол бас биднээс шалтгааллахгүй. Тэгэхээр энд бол бас одоо хагас жилийн орчимд бол нэг баримжаагаар нэг 10 гаруй тэрбум төгрөг төлөрчих болов гэсэн төсөөлттэй байна. Энэ жил хүнс хөдөө аж ахуйн яамтайгаа хамтарч ажиллах саналыг бол сая өнгөрсөн 7 хоногт яамн дээр манайхан очиж ярилцсан. Энэ жилийн ажлуудыг мөн одоо дэд хороотойгоо бас өнөөдөр дарагтаа ярилцлаа. Бид бол цаашдаа хийх нэлээд олон төрлийн ажлууд байна гэж харж байна. Юм болгоныг бас дандаа бараана хараад авах биш. Бас ингээд гэгээлгээр харах юм бол жижиг дунд үйлдвэрлэлийн энэ сан руу одоо мөнгө оруулж хийх, жижиг дунд үйлдвэрлэлийг одоо бичил жижиг дунд чиглэлээр тусна англин ялгаж дэмжих бодлого барих. Дээрээс нь төрийн худалдаа авалтаар дэмжих. Тэгээд энээсээ гадна одоо топ 100 аж ахуй нэгжүүдийг нь худалдан авалтанд нь одоо нөлөөлдөг оролцдог болох. Одоо тэр сонгон шалгаруулалт эдгэрд нь одоо тодорхой хэмжээний жижиг дунд үйлдвэрлэлээс бараа бүтээгдэхүүн хэрэг худалдан авснаар нь бас шалгаруулдаг тиймэрхүү байлгах тал дээр бол одоо дэмжиж ажиллая гэж сая дэд хорооны дарга хэлж байна. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас цаашаад нягт хамтран ажиллаж бодлогын чанартай олон журмыг боловсруулж ажиллахаар боллоо. Хамгийн чухал нь жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороог баялаг бүтээгчдийн оновчтой саналуудыг дэмжиж хөрсөн дээр болсон бодлого шийдвэрийг баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран зохион байгуулахаар болсноо энэ үеэр дурдлаа.